байна уу? Чамка байна. За өнөөдрийнхөө бичлэг тавтай морил. За бишээнээс энэ хувцас захиалсан баггүй юу? Тэгээд тэр маань хүрээд ирчиж тэглээ бүгдээрээ хамтдаа задлж үзцгээе. Ерөнхийдөө бол би анхудаа захиалж үзсэн байгаа. Тийм учраас амар хийх бол захиалаагүй. За одоо ингэж задлчлаа. Энэ захиалсан маань бүгдийг нэг дотор хийсэн байна. За юу авсан хэдүүлээ ихнээс нь харцгаая. За хамгийн их гарч ирсэн зүйл нь энэ. За энийг болохоор энэ гарч ирж байгаа энэ зураг. Ерөнхийдөө бол палаж байсан. Тэгээд шортон дээр ч юм уу өмсгөр айгу хөөрхөн харагдаад байсан учраас авсан байгаа. Энэ ингээ урталтаа ингээ бант болгоод уйчтай юм байлээ. Тийм жоохон урт тэг палаж хийсэн. За дараагийн гарч ирсэн зүйл нь болохоор энэ трико гарч ирж байна. Би энийг захиалсан байгаа. За ерөнхийдөө бол сүүлийн үед иймэрхүү өнгөнгийн трико өмсөх жоохон модлоод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ захиалж үзсэн. Зурган дээр айгу бүдгэн харагдсан хгүй гэсэн чинь жоохон тод ч юм шиг. Тэгээд бас юм цагаан өнгийн трико авсан байна. Ийм цэнхэр цагаан гэсэн хоёр трико авсан байна. Тэгээд ерөнхийдөө ийм зурган дээр гарч байгаа шиг. Тэгээд хэзээ нэгэн цагт өмсөхөлгүүдээ гэж бодоод авсан. Ерөнхийдөө бол байхад илүүдэхгүй зөөлөд. За дараа нь болохоор би энийг авсан байна. Энэ болохоор энэ зураг дээр гарч байгаа шиг ерөнхийдөө өмсдөг гэсэн үг. Тэгээд ингэж өмсөд эндээ бас ийм банттай. Тэгээд оруулч юмтэй энийг ингээ ороогоод тэгээд ерөнхийдөө бол ингэж өмснө гэсэн үг. Тэгээ би дээгүүр өмсөх хувцснуудын магнууд амирх захиалсан байгаа учраас нэг ингэж өмсч үзэх нь надад яг хэцүү байгаа байхгүй. Тэгэхээр зөвөр өмсгөөр зөвөр харуулаа явчих. Тэгээд гэтээ энийг нэг сул тал нь юу вэ гэхээр амир гэрэлтдэм байна. Танаа ингэ харах юм бол амир гэрэлтэж байгаа. Тэгэхээр дотор талд нь бол майк ч юм уу ямар нэгэн зүйл өмсөхгүй бол дотор хувцас гэрэлтгээр харагдаж байна. Дараагийн авсан зүйл нь энэ цагаан майк авсан байгаа. За энэ цагаан майк нь болохоор сүүлийн үед иймэрхүү торон оруулгууд айгу модлоод байгаа штэ хувцснууд. Тэгэхээр энэ бас юм дээрээ торон оруулгатай, доороос айгу хөрх юм торон оруулгатай байгаа. Тэгээ энийг ингээ өмсчих юм бол одоо нөгөө юм торон оруулгын жоохон ил гарсан загварууд бас айгу модлоод байгаа штэ энэ зургийн дээр гарч байгаа шиг. Тэгэхээр ингээд энийг ингэж өмсөлийг нөгөө хөрх цэцнэдэд авсан. Тэгээ материал нь ч гэсэн амар зөөлхөн. Энэ дотроо өөрөө порлонтой учраас заавал дотор хувцас өмсөх шаардлагагүй. Дараагийн зүйл нь болохоор энэ ягааныг авсан. Энэ яган топик авсан байгаа. За би ерөнхийдөө бол топ өмсөх бас туртай. Тэгээд энэ болохоор энэ зурган дээр байна. Ийм хөөрхөн. Тэгээд материал нь ч гэсэн надад айгүй зүгээр санагдаж байна. Гэтэ энийг амар хямдхан авсан санаад байна. Ерөнхийдөө бол юмнууд маань нэг 5-аас 4-өөс 5,000 вон илүү нэг 6-аад ямартай ч амар хямдхан авсан. Тэгээд хямдхан авсан болохоор материал нь жоохон тэмхэн байх гэж бодсон л да. Гэтэ яг хуу нэг мууч, нэг санч, нэг дунд зэргийн материалтай юм шиг санагдаж байна. Дахиад майк авсан байгаа. Энэ юм цэнхэрэнгийн майк авсан. Энэ зурган дээр гарч байгаа шлэг. За энэ бас адилхан ийм бас дээр ийм торон оруулгуудтай. Тэгээ энэ макнуудыг бол ерөнхийдөө дангаар нь өмсөж явна гэж болохгүй жоохон задгаа мэдрэмж төрөх учраас тийм учраас энийг өмсчөөд дээрэс нь цамц ч юм өмсөл зүгээр ах гэж бодож байна. Материал нь гэсэн айгу зөөлөн даван материалтай юм байна. Тэгээ энэ хажуу талдаа бас ийм оруулгатай. За дараа нь болохоор бас дээгүүр өмсөх мак авсан байгаа. Энэ нь ийм өнгөтэй. Энэ иймэрхүү магад энэ зурган дээр гарч байгаа гэсэн. Энэ болохоор сүүлийн үед нэг иймэрхүү минт өнгөнүүд айгу модонд болоод байгаа шүү дээ. Тэгээд бас энэ ийм торон оруулгуудтай. Ийм өөрхөн ийм сарнайтай оруулгатай нэг ийм хөөрхөн магад. Тэгээ энэ доотлын хэсэг нь жоохон гэрэлтгэл юм шиг л. Гэтэ угаасаа яг дээдлийн энэ хэсэгтээ бол гэрэлтэхгүй. Тэгэхээр зүгээр ингээ өмсчүүлээг зүгээр санагдаж байна. Би сая зөндөө бол макнууд авсан шүү дээ. Тэгээ макныг дангаар өмсөхөөс амар задгаа санагдаж магадгүйгээ цамц авсан баггүй. Ийм цагаан цамц авсан. Ийм нимгэ материалтай одоо 100 гад амар халуун юм чинь ерөөд бол нимгэ материалтай зүйл өмсөл зүгээр. Тэгээ солонгочлохоор 100-ны гадаа амар халуун өмсөлөө дотор орохоор нөгөө нэг экомас агаад амар хүйтэн байдаг. Тэгэхээр цамц бол заавал авч явчих хэвээр. Тэгээд энэ цамцыг авсан. Энэ цамцын дээр гарч байгаа. Энэ гэсэн үг. Энийний хоолой юм доогуур агаад тэгэхээр ерөнхийдөө бол саяны макнууд өмсгөр дээдлийн хэсэг жоохон гарч өгдөг гэсэн. Тэгэхээр айгүй хөөрхөн. Хувцснууд бол нэг иймэрхүү зүйл авсан байна. За тэнгуүтлээ сүүлийн хоёр зүйл нь болохоор за энэ болохоор бүгж гарч ирсэн. Би бүгж нь болохоор зурган дээр амар л хөөрхөн харагдаад байсан бохгүй юу? Тэгээ ямар ч юм сетээр авсан 3 өнгийн сет байгаа. Тэгээ би юм сэлүүр өнгөнд дуртай болохоор сэлүүр өнгийг авсан. За энэ нь юм ерөнхийдөө гурван юм зүгээд харуулчих дүү. Ийм юм инст харагдсан юм ээ. Ийм ёо яа. Гэтэ надад амар томдоод байгаа ингээд том. Гэтэ яг энэ нөгөө нэг ийм артлаар нь ингэж хэсгэж багсгаж болд юм байлээ.
Тэгэхээр өөрөөсөө таруулаад тэгээ ингээд хувцсан дээр зоцуулаад бүгд зүгээр юм санагдсан. Гэтэ бүгд нь надад бол нэг амар таалагдахгүй байна. Нэг гоё биш юм байна. Хувцснууд нь бол таалагдчихээн. За хамгийн сүүлд би авсан гэхэлэр энийг авсан. Энийг би сая задлцахгүй юу? Юм байна. За хамгийн их нь болохоор ийм 8-aalжны хэлбэртэй массажны багаж нь гэсэн үү? Тэгээд энэгээр болохоор ингээд толгойн хажуу таал толгой нэрээ ч юм уу эсвэл хүзүүний хажуу талаа ингээ массажлах зүгээр. Энийг надаа жижигэн 2 шиг нэдэг. Тэгээ энэ жоохон том. За энэ болохоор зүгээр одоо энэ хацар мацар ч юм уу иймэрхүү зүйлээ ингэж массажлж өгвөл зүгээр гэсэн. Ийм зүгээр юм халбах шиг юм бэлээ. Ийм. Тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор ийм амар том. Ийм амар том. Энэгээр болохоор бие массажлж зүгээр юм санагдсан. Одоо энэ гар, энэ уртал ч юм уу эсвэл хөлнийхаа шилб эндээс нэгэ бариад шэйнээс анх удаа би юм захиалж үзэж байна. Тэгээд ерөнхийдөө бол надад бүгдээрээ сэтгэл хангалуун байсан. Тэгээд үнийн хувьд ч гэсэндээ нэг амар үнэтэй байгаагүй. Эднэрийг бүгдийг нийлүүлээд 28,000 вон боллоо ялаа. 30,000 вон ч хүрээгүй амар хэмтэх авсан. Тэгээд эднэр ч угаасаа нэг 4-5,000 воны хооронд л авсахгүй. Би бас өмнө нь хэдэн жилийн өмнө Тэмүгээс юм захиалж үзчихсэн. Тэмүгээс юм захиалж үзсэн юмнууд маань болохоор бас хувцас та нар энэ бичлэгийг үзег бол энэ бичлэгийг үзээрэй. Тэгээд тэндээс бас хувцас эднэр захиалаа айгу хөрх юмнууд захиалж исэн. Тэгээд Тэмү, Шэйн бас Сайдо гэд брэнд гэдэг аха. Тэр брэндэнд болохоор нөгөө нэг одоо Солонгосын одуудын өмсөн хувцсуудыг ижлэхэн юм зар тийм билээ. Би бас тэндээс нэг 2 хувцас авч үзчихсэн. Тэр бас надад айгу зүгээр санагдсан. Тэгээ ерөнхийдөө бол Тэмү ч юм уу иймэрхүү байдлаас хаяа ингээд нэг гоё өөдөөгаа гаргаад ингээ ухаж үзээд юм уу хөгжилтэй нэг юм авч үзэх юмсан гэсэн юмудаа авч үзэхээр айгу надад гоё санагддаг. Дараа нь би ханаас захиалах уу та нар доор комент хэсгүүл дээрээ за Тэмүгээс захиалах уу эсвэл Шэйнээс захиалах уу эсвэл ямар нэг аппликейшн байвал надад доор үлдээгээрээ тэг бас тэндээс юмудаа авч захиалаад тэгээд та нараас ингээд сэтгэлээ хуваалцсан бичлэг хийж өгье. За өнөөдрийн маань бичлэгийг дуустал үзэн та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээ хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзъя. Тэрнээс өмнө миний YouTube хуудсан дээр лайк, subscribe дараад бас миний Instagram хуудсыг маань дагаарай. Бас үзхийг хүсэн бичлэг байх юм бол доор комент хэсэгт заавал үлдээгээрэй. Тэгэлээ дараагийн бичлэгээр уулзъя. Тэр болтол төгөр баяртай.